хөдөлмөрийн үйл явдал мэдээллийн урсгад монголчууд төрөгдөж үзлээ. Төдийлийг үүсгэж үннийг нэг сонирхол хүчээр авчин үннийг илэрхийлэх байцаалтаараа бэлэн боллоо. Бид халуун сэдвийн бод өрүүдийг байцаалтаараа дуудах болно. 30 жил өөрчлөлт амьдсан дургуутны хинбэ дуур хамаа үдэж зориглол зээлт гардаг тогтолцоог зөвшөөрсөр байх уу? Залуус үннийг хүсэж үннийг хайж үнэн хаана вэ? Хууль батлагчдын конопон бо хурлын даргын алхан бо гүйцэтгэх засаглалтын төрийн бүрийн үүрэг. Явах. Авилгагүй, дарангуйлгүй, шударгаас нөхцөлд үнний оршихуй бий. Хүмүүний мэдхийг хүссэн үнийг эргэлхийлье. Сэтгүүлч Саша Амны би энэ өрөө зөвхөн бод үнийг эргэлхийлэхийн тулд таныг байцаах болно. Байцаагчдаа хэлж. Усын хурлын гишүүн ассан хуульч баасав. Байцаалт төрөнд ямар асуудлаар дуудсан мэдэж байгаа юм? Гэхдээ тэгэл юу л бол юу асуудаг. Иргэншил чинь одоо Монгол улсын иргэн халах үндэстэй. Тийм. За. Ургог лувсан дэш гэж амбулын тоо 4. нийгмийн гарал үүсэл. Одоо гарал үүсэл гэдгийг юу гэж ойлгох вэ? Уг нь бол 90 оноос өмнө бол ажилчин л байсан. 90 оноос хойш одоо малчин болчиход байгаа. Одоо бол тэтгэврийн хоёр өвшин л байна шүү дээ. Хүмүүс ч өөрсдөө зарим сэхэтэн гаралтай гэдэг чинь. Сэхэтэн бол биш. Манай хоёр бол малчин уу? Ажилчин гаралтай. Одоо улс төрөөс таныг одоо ангид байгаа гэж ойлгох уу? Эрх мэдэлтэй хүн л улс төр хийдэг. Би бол эрх мэдэлтэй хүн биш шүү дээ. Тэгэхээр ангид гэсэн үг. Үзэл бодлоо илэрхийлдэг үг үл илэрхийлдэг. Одоо намдаа таяг ямар үг ойлтой? Одоо үндэсний бодлогоор нэг гишүүл байна шүү дээ. Тий. Одоо манайх дүрмээ өөрчилж байгаа. Би улсын дээч өгöd өргөж өгнө. Сайн намын дарга баталгааж юу байсан? Баталгаажуулсан. Тэгээ дүрмийн ажлын хэсэг тухайн үедээ байгаад ойцсон дээч өгөх юм. Одоо тэр зарим нэгэн засвар гэсэн учраас дахиад ажлын хэсэг гаргаад тэрэнд нь би ороод ингээд бид нар одоо 21-нд үндэсний бодлогоор батлуулаад явна. Тэр одоо улс төрөөс бол ангид байгаа гэж та тэгэхээр одоо яг үндсэн хийж байгаа юм чи юу гэж ойлгох вэ? Яаж ч бааж төрж байна да. Өмгөөлөгч хуульч өмгөөлөгч хийж байгаа. Хуульч өмгөөлөгч хийгээл тий хэрэгт орсон хүмүүст өмгөөлнө. Төрийн одоо захиалгаар бас хууль зөвлөлжлөгөө үзүүлнэ. Дээр нь одоо судалгаа хийж өгнө. Та одоо таныг улс төрд оруулж ирсэн гэх юм уу? Орох болсон шалтгаан юу вэ? Гадаад иргэн харьяат дээр шашны визийн асуудлаар мөрөнтэй очиж уулзахад мөрөн намайг шашны байгууллагуудын визийн асуудлыг хөөцөлтлөө гингуудаа намайг цагдаад өгөөд 30 хоногоор баривчлуулах гад. Тэгээ тэр үед би өөрийгөө гинт бодохгүй. Чи өөрийгөө ч өмгөөлөх чадваргүй ээж. Яаж бусдыг өмгөөлөх? Хууль миний талд байгаа. Одоо мөрөн мэд надад суучилгаа байсан тэр олон жилийн өмнөх асуудал болохоор би зүгээр яаж орсон фактыг ярьж л тэр үед чинь тэгээ би Японы элчин сайдын яамд хуулийн зөвлөх байсан чинь ажлаас нь халж өгөөч гээл. Бас нөгөө өмгөөлөгчдийн холбоон дээр тийм ээ эрхийг нь түтгэлзүүлээл. За тэгээд хүний амьдрал юм чинь нөгөө цалин мөнгөгүй орлогогүй болоод ирж явах үед нь одоо эцэг их маань тийм ээ өвд зовоол маш хэцүү байсан үйл дээ. Тэгээд тийм үед би бас тухайн үед залбирч ийсэн. Бурхан надад бас нэг боломж гарах болов яах вэ? Яг намбрын хөргөө хөрхи одоо эдний намын асуудал шүү дээ. Хувьсгалт намын асуудал нэрийн маргаан гараад нэрийг өмчлөдөг гэдэг нэг хэсэг нь яриад намын нэрийг өмчлөх ёстой гэдэг. Тэгэхээр би намын нэрийг өмчлөх ёсгүй маа гэж яриа өгсөн чинь л генетхэн ардын намаас ч надад дарамт ирээд би шинэ хоёр гишүүн рүү ярьсан. Утсыг нь олоод. Шинэ хоёр гишүүнээ одоо намайг ингэж ах юм. Одоо ингэ дарамтлаад ах юм. Ажил амьдралгүй болгоно инээ тэргээд ах юм гэсэн чинь. Чи хүрээ дээр гэж хэлээ гарч хөвлийн урал хийгээд манай өмгөөлөгчийг тийм ээ сая дарамтлсан байна гэдэг. Гэхдээ одоо олон нийтийн өмнө зарлцсан юм чи очих ёстой гэдэг. Тэгэл улс төрлөө ороод явсан шүү дээ. Сүүлд нь инквер даргын өмгөөлийн ажил хийсэн та бүхэн харсан баг.
Таныг одоо гишүүн болох чинь ерөнхийлөгч асан энэ хоёр нь нэлээд нөлөөсөн гэсэн үг үү? За юм хоёр талтай. Нэг талаасаа бол тийм, нэг талаасаа бол яг бол холны танил биш тийм ээ. Нэг талаасаа бол одоо хиний ям дөржи хилдгээр ч юм уу жагсаалтаар орж ирж бороо өмснийх нь тийм ээ завсар хавчуулагдаж тийм ээ гарч ирснээ юу гэж бодоод байгаа ингээл хэлж байгаа. Нөгөө талаасаа бас тийм биш. Нэгдүгüүрт нь жагсаалтын үйлийг би батлаагүй. Хоёрдугаарт нь жагсаалтын ороо 7 хүн орох ёстой байсан. Би 8-д орсон. Хоёрдугаарт нь инх хоёргоог би улс төрд 3 удаа оруулсан. 3 удаа. Шоронгоос нь амийн авсан. Намыг нь бүртгэлээд сонгуульд орох эрхтэй болгосон. 3-дугаарт нь ямар ч суудлаг багт нь суудалтай болгож гисэн. Тэгээд энэ бие биендээ л өгөөд аваатай л гэж бодох хэрэгтэй шүү дээ. Тэг хинтээ өргөө. Хин нэг улс төрд оруулсан гэж том юм ярих хэрэггүй. Одоо та анх хоёр гэдэг үнээр нь холбоо хамааралтай байд юм уу? Ямар ч холбоо байхгүй. Би нэг саяхан нэг мессеж үзлээ. Хариу байхгүй л лээ. Тэр нь Монгол Ардын хувьсгалт намаас гарсан гэх юм уу? Тухайд хөөдчихсэн юм уу? Өөрийн өсөлтөөр гарч ирсэн юм уу? Улс төрд инхээр даргаагаа дахиад амлуулж штэ би. 3 дахь амлуулж जैन. Тэрний үг гэвэл ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхийг өгч. За тэгээ ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хүлээж аа. Тэгсэн манай хүн би бол наран гэрэл гойг эсвэл одоо Эрдэнэ чулуунгойг дэвшүүлүүл яасан бэ? Хувьсгалт намын угшаалтаа удам сайтай те одоо мороор яриулгээ тийм ээ. Удам сайтай төрөөр яриул тийм ээ. Зөв төлөвшөлтөө бас нэг төрийн тэргүүний ажил хийчих болов гэж горьдсон. Тэгэнгүүт энэ хүн чинь би энэ ерөнхийлөгчийн сонгуулаа би өөрөө мэддэг гээд. За тэгээ мэдгсэн. Тэгээд мэдээд ялагдсан. Тэгээ би хурал хийсэн. Санхүүжилт дууссан. Хурал хийлээгээ тэд нар маань бас бойкот хийсэн, зодод нүдгээд дайлсан. Одоо зарим нэг нь одоо яг тэр үед л болсон үйл явдал. Тэгээд хурлын санхүүжилт дуусаа одоо яадаг юм бэлээ? Санхүү хаанаас олддог юм бэлээ? Тэгээд хүмүүстэй одоо намайг одоо юу гэдэг за чи тэр хүнтэй очиж уулзаарай гэдэг чиглэл өгөхөр нөгөө хүн дээр нь очиж уулзаад уугаа та нар харсан баг те. Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн хажууд байсан мөртлөө бичлэг дөртөөд нөгөөх нь баг муу айж хундууч ярьж явах шиг те. За тэр үед ямар азар би нөгөө нэг хүүхэн шуухан те 9 шидийн ярьсан согтуу хүн чи согтуугараал байж штэ. За нөгөө $100,000 нэртэй бичлэгээ яриад нь 100,000 биш үү. Тэгэхээр тэр чинь $50,000 байснаа 100 сая төгрөгч болж явах шиг ингээл янз бүрийн гол нь нөгөө улс төрийн санхүүжилт ажил явж байгаа ухаантай тэнэгч байж. Тэгээ за ингэж тэнэглээд яг яар шиг одоо улс төрийн хүчин удирдах явах цаг нь биш, боломж нь биш, чадвар нь биш. Болий. Зөвөр одоо үзэл бодлороо нэг талд гараа гэдэг. Ардын нам руу орчд юм уу гэж бодсон л да тухайн үед. Тэгэхдээ би ямар оюун эрдэнэтэй хөтөлцөөд тийм ээ амар баясгалантай найзлаад эсвэл одоо нямд орчтойгоо одоо нэг ширээн дээр суух надад ямар ч бололцоо байгаагүй. Тухайн сайтууд дээр гарсан мэдээллийг уншаар таны ч одоо энэ хоёр даргахаараас утга дүрхгээ явж байгаа. Одоо тэр ард түмэн яаж дүнх нь гол биш штэ. Бодит үнэн тэгэл бодитоор байгаа хгүй. Сая Сэдэнбал Сүхбаатар Чоос ингээл ардын намын хурлаа хийж гэн тэр хурал дээр өнөөдөр жишээлбэл тийм ээ тэр түүх чинь хувьсгалт намын түүх байхгүй. Эдний түүх чинь шал өөр түүх. Ардын намын түүх. Баасан ламын түүхээс л эхэлтэй штэ. Одоо та нарчсан нам ерөн сүрэг хүчийг хийж чадчихна уу? Сая төсвийн асуудлаар намын зодонд ер нь таны хувьд ямар байр суурьтай? Яг олон жил ингээд гудамжинд гарчхаар хүмүүс чи амьдрахын тулд зарим нэгэн хүмүүс бол одоо улс төрөөс холдчихдаг юм байна. Хувийнхаа бизнесийг хийгээд одоо мань мэд ч гэдэм үү юу гэдгийг ингээл өөрөөрхөн чаддаг юм байна. Зарим нь бол одоо юу гэдгийг өөр намынхаа бэд хийгээ явчихдаг юм байна. Жишээлбэл одоо манай од баяр байна. Од баяр бол хэний бэд вэ гэвэл одоо оюун эрдний бэд хүн болгон л ярьдаг. За одоо хэн байна? Ган төмөр байна. Ган төмөр бол одоо манай бас л адилхан одоо энэ амар баясгалан оюун эрдний л бэдүүд байсан. Тэгэхээр энэ бэдүүдийн одоос болоод энэ нам одоо юу гэдгийг сүрэг хүчин байхад аяг хэцүү харагдчихсан. Харин одоо сая ингээд нэг нөгөө тишээ гарангууд одоо нэг энэ бүлэг дээр нэг арай өөр 11 нь бэтийнхээ амьдралаа хүргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Бэтийг нь одоо ахалж байгаа хүн бол
цоохор дэлдэг хүн байгаа штэ. Алтмаагийн Баттулга гэдэг. Сая Баттулганы хүмүүстэй зүгээр яг би хов ярьж байгаа. Би ямар хажууд нь очиж аригтаар суусан шүү дээ. Хамт уусан хүмүүстэй илжилвэ гэсэн. Манай хоёр дүү жаахан манай хоёр залуу жаахан төвөгтэй байгаа юм шиг байна. Би чи яахав дээ гэж. Тэг нэг юм 11 нөхөр байдаг байхгүй юу? Одоо 10 орчим хүн. Тэгээд тэдрээс бусд нь бол тэгэл юу гэдгийг сүргчнээ хийгээд явж байгаа шүү дээ. Конопо зарсан гэдэг Арсенал гişүүдийг өмөрж байгаа гэсэн. Би өмөрч байгаа биш. Би гişүүн биш учраас ямар лаваараа зогсож исэн бол мэдэхгүй шүү дээ. Таач сая өмөрөд л яриад шүү. Би өмөрөд биш. Би нөгөө төрийн зарчим ярьж байгаа байхгүй. Тойрог тийм л байдаг шүү дээ гээл та. Тойрог дахиад хэлье. Тойргийн гişүүн тойрог дээрээ төсөв тавилах ёстой. Үүрэгтэй. Тэгээ багш нар чинь нэмч нар чинь ахмадуучин гадаа гудман зогсож байгаад цалингаа нэмүүлээд тэтгэврийн нэмүүлгээ зогсож байгаа тэднийхээ боломжоос суулгаад Конопо зараа тойрог руу мөнгө татах нь хэрэг ёс зүйтэй зөв үйлдэлээр таныхаа. За та одоо жишээлбэл ингэж бодож байна. За эмчнэр дээр жишээ авъя. Эмчнэрийн цалин яагаад нэмэгдээгүй? Яагаад гэвэл хулгайлаад эрүүл мэндийн сангийн хулгайлаад. Эрүүл мэндийн сангийн одоо жишээлбэл саяхан нэг одоо этгээд баригдсан. Тэр этгээдийн гэрээс жишээл 10 хэдэн тэрбум төгрөг бэлнээрээ гарсан гэж. Тухайн этгээдийн бичлэг нь байдаг гэж. Би ч ягаад гэвэл 50 хүрчлээ миний найз нөхөд энэ тэр хуулийн байгууллагт тийм ээ өөрийнхөө амьдрал жамаараа очиад ажиллаж явж байгаа шүү дээ. Тэгээд надад хэлж байгаа. Ийм ноцтой юм байна шүү дээ гэж. Таны ярьж байгаа нь баримтлалтай юмнууд гэсэн үг тийм. Тэтгэврийн одоо эрүүл мэндийн сан гэдэг одоо эрүүл мэндийн сан тэтгэврийн сан гэдэг аваад үз. Зөвхөн нэг банк Чингис хаан банкаар жишээ аваад үз. За. Чингис хаан банк төрөөс бараг 600 тэрбумын дэмжлэг авсан байна. Одоо дэмжлэг гэдэг нь өгөөд шууд санхүүжилт биш. Одоо хадгалах эрх авсан байна. Жишээлбэл эц тавталгаач байдаг юм уу? Тавталгаач байдаг юм уу? Хөгжлийн банкч байдаг юм уу? Тэ сангуудын өрөнгөч юм уу? 200 гаруй тэрбумыг одоо төлөг байна. За нөгөөдхийн төлөх үүрэг нь хэнд байгааг бол тэр одоо банкны эзэдүүдэд байх хэвээр. Банкны эзэдүүд нь 100 гаруй тэрбумыг хулгайлцсан байна. За ер нь бол одоо Арчсан намын дарга цогт хэрэл бол Монгол ардын хамгийн том бет гэдэг хүмүүс тэгж байна. Тэгж харагдаж байна. Та энэ дээр ямар бодлоо? Би бол цогт хэрэл гэдэг үний талаар та бодлоо хэлж байна. Танаа намайг авч явж чадах юм уу? 28 оны сонгуульд ялуулж чадах юм уу? Бид нэр цогт хэрэл гэдэг нэг хүн юу хийх вэ гэж харахгүй. Цогт хэрлийн баг юу гэж хийх вэ гэдгийг л харна. Хүн юм чи төгс биш алдаа гаргана штэ. Янз бүрийн хийн. Тэрнээс биш нэг жижиг алдаа гарахаар л чи тэгжсэн үү? Чи тэн дээр хөвлийн урал хийхдээ ингэж ирсэн үү? Энэ дээр очиж юм бэ? Над тэр бол чухал биш. Бид одоо намын хүнжил гуцанд ороод явуулахын зөв гэж бодож байгаа юм та. Байж болох гэсэн. Та хүнжил гуцанд нь орсон ийм сони юм яриад би мэдэхгүй нэ үнэхээр ягаад тэгвэл би танаас яг маш тодорхой асуулт тодорхой хариулцаа. За Арчсан намын дарга цогт хэрэл ардын намын бет хийгээд амуугүй юм. Та нэг тогоонд байгаа. Биш гэж бодож байна. Биш үү? Биш. Би өөрөөс нь ч асуусан. Өөрөө ч харсан биш. За одоо танаа навч одоо MCS гэдэг нэрээр овоглоод гişүүд яваад байна. MCS-ийн гişүүн гэж дуудуулаад байгаа гişүүд байна. Энэ талаар та юу гэж бодож байна? Гэхдээ би одоо их хурлын гишүүн болоогуудаа баярлж байна. Шиг хамгаалдаг гişүүд. Би одоо жишээлбэл их хурлын гишүүн болоогуудаа баярлж байна. Над руу компаниас тодорхой компаниас яг сонгуулийн хуулийн дагуу ханд өгсөн юм билээ. Гэхдээ жоохоо бусдад нь нэлээд өндөр надад нь одоо гарахгүй гэж бодсон юм уу? Эсвэл хөөрхий те гэл бодоол юм. Би бол юу гэж боддог вэ? Үндэсний одоо компани танд MCS-ээс санд ирсэн юм уу? Ирсэн. За. Тэн 60 орчим байна уу 90 орчим байна уу сая ирсэн шүү. Ирсэн гэдэг нь өгвөл тэр MCS гэдэг нэрээр биш компани байсан. Сүүлд нь би тэр мэдээж хүн мөнгө зүгээр ороод тэгэхээр эн чинь хулгай мөнгө, худлаа мөнгө хайш. Тэгээ хамаарал ухааны компани мэдээж байгаа шүү дээ. Тэгээд энэ MCS хамаарал ухааны компани байна. Баярлаа. Сонголт орё гэсэн ороод ялагдсан тэгэл болоо. Асуулт асуугаад бүр тойруулаа явуулчаад мэрэгжлийн шүү дээ энэ чинь. Төрүүлээд бүр мэрэгжлийн даваа адил ашиглаад асуултаа зогтоо. За ярилаа. Би танаас асуусан шүү дээ. Арчсан намд MCS ирэх ашиг хамгаалдаг гişүүд байгаа юу? Мэдхгүй. Намайг хүртэл тэгж хэлүүл хэл. Би бол хэрвээ орсон бол хамгаалмаар байна. Жудгийн баярмаа гişүүн, Ладоо самбуу гişүүнийг MCS ирэх ашиг хамгаалдаг гэж бодсон. Өөрсдөөс нь тааш нэг намын нэг тогоонд байгаа мэддэггүй. Тэд нар бол үгүй л гэж байгаа. Би бас үгүй гэдэгт нь итгэж байгаа. Харин намайг орсон бол би илгээр би хамгаалнаа л гэж хэлэх байсан. Шууд үгүй бодож байгаа юм уу те? Бодож байгаа. Танаа хуульчид одоо дандаа бодож ийн энэ хов шүү, болц шүү гэж ярьд юм уу одоо? Үгүй би ягаад гэвэл би ийм юм яриад чинь болт юм уу?
Баримтгүй юм ярьж болохгүй шүү дээ. Нотлох баримтгүй та бодлоо. Та 2-3 MCS-ийн харин би ингэж бодоод байгаа шүү дээ. Оюун эрдэнэ жишээлбэл би оюун эрдэнэийг MCS-ийн тал гэж хараад байгаа шүү дээ. Тэр чинь OG гэдэг байгаа байхгүй. OG дарга гэдэг. OG гэдэг чинь ойрын хүмүүс нэлдэг. Хоёрдугаарт нь MCS 34% төр өгөх нь бас ашигтай байгаа байхгүй. Яг үгүй тэр чинь амар өртөө байгаа байхгүй. Нөгөө каньер хийгээд ингэсэн. Тэгэхээр нөгөө хоорондоо энэ хоёр тохиролцоод чи намайг балбчих тэг өөрийнхөө намайг босгочл гэж магадгүй. Яг л энэ хоёр чинь энэ чинь од жаргалгүйг авчираад хажуудаа суулгаад нөгөөнийг Шангрилагийнх нь гоё өрөө мөрөнд нь уулздаг юм биш шүү дээ. Хоёр эрдэнэ. Тийм. Тэгээд зөв чи хараад тэгэхээр та нарын нэг ухаан удаг мудаг гэд ингээд энэ үлгэрийг чинь тийм ээ 15 давхрын худлаа зохиогоод хуурамч дайсан гаргацсан чинь билүү. Яг л энэ нь та нар би өөрт чинь нэг зүйл хэлэхэд ингэмээр байна л да. За од жаргалгүй бид тээр хамт хоол идлээ, цай уулаа. За хамаа алга. Монгол хүнтэйгээ найзлага үз. Ингэснээрээ би од жаргал давуу байдал олгоод байгаа юм байхгүй. Яг л би эрх мэдэлтэй юм биш. Одоо Баярмаа хоёр очиод од жаргалын талд ч юм уу, эсрэг ч юм уу ярьлаа гэд тэд давуу байдал олгоод байгаа юм биш. Харин оюун эрдэнэ ерөнхий сайд 5 жил байхдаа од жаргалд ямар давуу байдал олгосон бэ гэдгийг эхлээд хараач. Та сая ухаан удаг гэдэг үлгэр гэдэг гэж юм тий. Үлгэр шүү дээ. Үлгэр гэдэг нь юу гэсэн үг вэ? Үгүй. Одоо энийг бушуухан төр төгсөн нэрлээд өгсөн болгоод төрөөс нэг хэдэн төгрөг авчих нь би тэр хүний оронд байсан бол тэгэл баярлна. Хүн чинь ингээд одоо юу гэдгийг энэ байшин одоо муудаад нурчхаас өмнө төрд өгөөд нөхөн төлбөр авчвал өөрт нь л ашигтай шин. Одоо алтан гэрэл сайд байсан тий. Одоо улсын хурлын гишүүн нэг алтан гэрэл би одоо тэнэг хүн гэж болж байна гэж яриа өгсөн юм лээ. Тийм шүү дээ. Алтан гэрэл гишүүний таар нь яагаад муулаад тийм. Би муулаагүй шүү дээ. Тэнэг хүн байна гэж бодож байгаа та яриа. Тэр нэг тэнэг хүн байна гэх. Тэмүүжин гишүүний таас ер нь муулж ирсэн ер нь. Үгүй муулах ч байх уу. Ийм шүү дээ. Та нар нэг юм айгуу сайн шүүмжилж ирсэн гэх юм уу? Тий одоо муулах гэдэг одоо тэр нь 200 сайд нар байсан хүмүүс гэр нэг шүүмжлээд тий. Эсвэл намын чинь өөр бас Арсеналын нэг талаас нөгөө нэг мэддэг юмаа мэддэг учраас тэрэн шиг болчоосоо гэд одоо шүүмжилж байгаа. Нөгөө талаас мэдээж юмыг улаанцаа эсрэг хийгээд байхаар бухимдаж муулж байгаа. За та нар одоо зүгээр жишээ хэлье. Би бол Нямбатар та бол одоо яг нэгэнт тэр хүн хууль зүйн тийм ээ сайдаа хийгээгүй. За хууль зүйн сайдаа хийхэд нь нэг удаа юу хууль зүйн сайд хийхэд нь би бас нэг тийм удаан ч гэх нь хайшаа. Ерөнхийдөө бол би цаад нөхөрт чинь бол ингэж хэлдэг штэ. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нөхөр авчирж ирсэн байхгүй чи Нямбатар дээр жишээлбэл. Ингэхдээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш чухал заалтуудыг байхгүй болгоцсон байхгүй. Тэрийг би хэвлэлээр гаргахдаа одоо энэ гадаадын тагнуул магнуул хийхдээ эх орноос урах гэдэг заалт байхгүй болгочлоо гэж олон нийтэд хэлсэн. Яг бодитоор аваад үзэхэд тэр нь яг олон нийтийн анхаарал татгахчил хэлж байгаа болохоос яг бодитоор аваад үзэхэд бол төрийн эрхийг хоёр аргаар авдаг. Нэг нь юу гэвэл хүч хэрглэж одоо 17 оны хувьсгал шиг бууз зэвсэг хэрглэж авна. Нөгөөх нь бол хүч хэрглэхгүй. Захимаар эсвэл үндсэн хуулийн бус аргаар одоо энэ булган туяад нэрэж байна. Тэгвэл ийм үндэсний аюулгүй байдлын энэ заалтуудыг байхгүй болсон. Хорлон саатуулах энэ төр гэдэг заалтууд байхгүй болсон. Тэр мэрэгжлийн үнэ. За та Тэмүүжин дээр яагаад ингэж яа? Би Тэмүүжин битгий хулгай хийгээч, битгий худлаа яриач, битгий төрийн албан агчийн эмнэлгийг байхгүй болгооч л гэж ярьдаг байсан ш. Тэрний буйнаар гэдэг юм одоо ковидын үед энэ хэдэн хүмүүс чинь сая ордны хажуудлын эмнэлэг дээр үнэхээр амиа аварлаа штэ. Тэр үед нь ковид гарна гэж хэм мэдхийн. Тэгтэл наад эмнэлэг нь байлгаач л гэсэн. За одоо ардын намын дотоод зөрчлийн асуудал төр үндсэн хуулийн маргаа их хөрнөлөө. Тэгсэн. Энэ одоо шалтгааныг та юу гэж харж байна? Хуульч үнэ. Тэгээ 2019 оны үндсэн хуулийн шинжилгээр нь хэр сайн болсон гэж бодож байна. Би бол эхлээд маш эсэргүүцсэн штэ. Ганцаараа шүү. Төрийн ордонд бүр ингээд самбар мамбар тавиад ингэж хийж болохгүй гэд. Тэгээ одоо нэгэнд баталсан юм чи яах юм? Үндсэн хуулиар даах хэрэгтэй штэ. Тэ. Одоогийн хууль зүйн сайд инх хоёрыг та одоо ер нь хулгайтай тэмцэж чадна гэж бодож. Та чи одоо инх хоёрын төвний талаар их ам сайтай байдаг. Биш би сайн биш, мууч биш. Одоо энэ хүн
одоо бүх оолно гэж ярьдаг да. Бүх бооцоогоо тавьчлаа. Замдан шитартайгаа хамт. Тэгэл одоо харъя л гэж юм би. Харъя. Өөрөө баахан гэмтэргийн тухай ярьлаа. За үнэн үгүйг нь хуулийн байгууллагын тогтооно биз. А нэгэнд ингээд ярьсан бол ард түмэн энийг харж байгаа шүү дээ. Улс төрөөс бүрмсэн зайлуулах уу? Эсвэл улс төрдөө бүр цаашаага явах уу гэдэг. Тэгхийн байхад нь дөнгөж юм аваад эхлэх байхад нь би зэрэгцэл хүүе тэрийгэ бариагүй, энийгээ хороогүй, инээ тэрээ гэд надад тэгж ярих шаардлага байхгүй шүү дээ. Танд одоо цагдаагийн ерхий газрыг өдөрт хүсэлж байгаа юу? Сонирхолтой. Уг нь цагдаагийн газрыг дарга болмоор байна гэдэг. Гэхдээ яг хоёр шалтгаантай хэлсэн шүү дээ. Эхнийх нь бол ер нь цагдаагийн байгууллагыг одоо хуульч хүн удирдах хэрэгтэй. Цагдаа удирдах хэрэггүй. 28 онд аялал нам ялахыг би одоо мэдэхгүй байна л да. Хоёулаа ингээд мөрөөдөл хуваалцаад байгаа бол боол гэвэл би өнөөдөр ч болгоод бэлэн байна шүү дээ. Одоо жишээлбэл зөрөгтэй хуулиа өөрчлөөд тийм ээ. Арчилсан нам эвсэг үжигсэн намайг болоод та яриад байгаа юм хийвэл би хийхэд бэлэн байна шүү дээ. Та одоо ер нь цагдаагийн зэн дарагдаач ер нь тийм албан тушаал дуртай юм шүү. Би албан тушаал. Би одоо албан тушаалын хамгийн томыг үздсэн одоо хийгээд үздсэн хүн надад албан тушаал хэрэггүй шүү дээ. Тухайн үед таныг одоо тэр шудраг усын хонгил гэдэг юмны голлон тоглогч байсан гэдэг. Би өксөг нь би шудраг усын хонглын голлон гэдэг чи өксөг. Тэр тааж одоо хурцтай хоёрын чинь л мэдгүй. Хурц та хоёр хурц гэдэг үнтэй их маш олон нэр холбогдож хэвлэл дээр бичүүлжсэн байл шээ. Тухайн яах вэ? Та манай ахын тэгэн штэ. Намайг өөртөө датахыг сонирхох штэ. Хурцын 3 юм бол надад таалагддаг. 3 юм. Нэгдүгüүрт нь тодорхой юмыг бариад авал одоо тодорхой юмд ард нь гардаг. Шин тагнуулын байрыг харал та. Цайз хэрэн барьсан байгаа үст. Жишээлгэлж штэ. За эсвэл одоо юу гэдгийг АТГ-гээ одоо ингээд одоо тийм ээ бүтц эднэрийг өөрчилсөн байдлыг харал та. Ямар ч байсан тухайн үед нэг жижиг агентлаг болохгүй л инээ тэрэ байж хат нь тэд дарга мөртлөө те ингээд явж байсан. Энэ бол надад таалагдаад байна. Хоёр дахь нь бол гүйцэтгэх ажил тэр дундаа гадаадад тусгай ажил хийснээрээ адлагдж байгаа надад таалагдж байгаа. Адлсан хүмүүсийн ерөөсө буруудахгүй байгаа байхгүй. Тэр чинь бол гүйцэтгэх ажил хийгээ явж байсан юм шүү дээ. А гуравт нь юу гэвэл манай хүн бол тийм ээ хувь хүнийх нь хувьд бол би зөвхөн хурцыг тэр зоригийн эргийг илрүүлэхэд тийм ээ зориг гаргасан болов уу гэж боддог. Би бол одоо энэ чимгээ содом даржиг бол гэмт хэрэгтэн гэдэгт эргэлздэггүй. Би нууцны материалын үзээгүй учраас би хэлж чам. Үзсэн бол би дуурахгүй. Зоригийн хэргийн эргэтэн илэрсэн гэж боддог гэж чинь тий. 100% тэгж итгэдэг. Яагаад? Та яг хуульч үнийгээр нэг ийм учраас би тэгж итгэж байгаа юм гэдэг нэг юм хэлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүү дуурдаггүй байхгүй. Тэр хүн нууцтай танилцж байгаа шүү дээ. Өмнө Халтмаагийн Батболго энийг хараад худлаа гэж хэлж ирсэн би санахгүй байна. Бодвол нууцын материал үзсэн баг. Бодвол энэ одоогийн хөрөлсөг ерөнхийлөгч бас харсан байх гэж бодож байна. Тэгэхээр би бол хараагүй. Тийм учраас энийг ингээл улаараа л энэ хэргийн ингээл тэ улс төржүүлээл яваад тэг энергээрээ сая 16 телевизээр манай нам нэвтрүүлэг хийсэн гэж юу. Алуурчнаар хүртэл юу ярилцлага өгүүлсэн шүү дээ. Энэ хүн чинь бүх насаар оригдох ялтай цаазын ялтай хүн байхгүй юу? Цаазын ялтай хүнээр телевизийн нэвтрүүлэгт оруулж яриулж болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм юм хүртэл ингэж явж байгаа гэхээр алуурчд нэг юм билүү гэдэг таамаглал төрдөг байхгүй. Тэ. Хой хүний хувьд итгэж үнэмшдэг алуурч нэгдэгт нь. Тэ. Тэгээд жил би боддог. Тийм учраас нууцаас нь гаргаач л гэдэг чинь нөгөө тал ганцхан л үлдэж шин. Энэ эрүүдэн шүүсэн гэдэг шүүх хурлын нууцаас гаргаач. Тэр шүүх хурал дээр юу яригдах вэ гэвэл ганцхан л юм яригдж байгаа шин. Та нар энийг илрүүлсэн үнэн үү л гэж ярьж байгаа шин. Тэгэхээр нөхдүүд тэн дээр хамаг нууцаал яриа байлгүй. Алуурчныхаа өмнө ярина гэдэг чинь амар ууцтай. Тэгээ бас л хошин шок хийсэн байгаа шүү. Халтмаагийн Батболго гэдэг хүний нөлөөлөл арчилсан намд яг хэр өндөр вэ? Хэр хүчтэй вэ? Одоо та нараа би бол ингэж бодъё. Голомтын баясгалан Батболго хоёрыг эднэр яаж чадахгүй ард байна. Нэг нь бичлэгийн хаа. Нөгөөх нь бол тооцоо буюу тэмдэглэлийн хаа. Одоо би баясгалан хэлээд яаж та баясгалан бол нэг аяг кофе чамд аваад өгвөл тэрийг тэмдэглэнэ. Одоо $1 ч гэх юм уу $2 ч гэх юм. Тэгэд эдгээр чинь бөө хар
одоо сэдвтэй учраас ингээд шоуцаргаал дуусна. Тэрнээс биш одоо энэ хүний тийм ээ засаглалыг зогсоох хэрэгтэй байхгүй. Болиулах хэрэгтэй байхгүй. Энэ хүн Монголд их гай тарьж байгаа байхгүй. Хулгай зэлгийг хийсэн байхгүй. Гэхдээ тэр 20 сая доллар дуграал ийсэн. Тэгээ хайцсан. Одоо та тэр тухай ярьсан бол 13 14-ээр ял авцсан сууж байгаа шүү дээ. Тийм баа үст. Гэтэл тийм ингээл явж шүү дээ. Газрын тосны үйлдвэр барихад одоо дэлгэр сайхны тэр ханги мандлын төмөр зам гай болноо. тэр дэлгэр сайхан гэдэг үг ер нь гацаад байгаа юм уу? Биш гацааж байгаа биш. За. Гай болно гэж байгаа байхгүй. Яагаад гай болно гэж би хэлээд шүү дээ. Шандаас ханги хүртэл төрийн өмчийн төмөр зам байх хэрэгтэй юм. Тэр нөхөр уул идчихсэн. Богоон идчихсэн. Одоо тэр нөхөр төмөр зам ингээд өмчлөө суугаад шүү дээ. Болохгүй. Яагаад гэвэл стратегийн юу яхад хил холболтыг хийхин тулд заавал төрийн өмчийн компанид засгийн газар байж хил холболт хийдэг. Одоо гашуумод ганц сухай одоо бидний яриад байгаа нөгөө нэг гашуун сухайтын тийм ээ ганц модын хил холболт чинь Монгол Улсын засгийн газар, Хятадын засгийн газар хооронд хилцээр хийгээд төрийн өмчийн компаниудын хооронд одоо бүтээн байгуулалт явж байгаа юм. Тэгэхээр энд хувийн компанитай хийдэг олон улсын хууль байхгүй. Өөрөөр хэлэх юм бол Монгол энэ ганц мод гашуун сухайтын төмөр зам ашиггүй баг. Бидэнд энэ төмөр зам нь ашигтай байхгүй. Энэ ханги мандлын төмөр зам нь ашигтай. Яагаад ашигтай вэ гэвэл одоо тэр Шандаас тийм ээ энэ хүү одоо за 600 км Монголдо өртгөн орно. 600-аас цаашаа 60 км Хятадд зөөж байна. Энд бол 200 км Монголдо өртгөн орно. Цаашаага 1000 км Хятадын өртөг орно. Маш ноцтой байхгүй. Одоо 26 тэрбумын тендер зарлагдсан л байна. Юу гэвэл Хятадаас цаашаа зөөх мөнгийг монголчууд төлөё гэдээ явж шít. Бүр ийм. Монгол тэдний мөнгийг төлөхөд нүүрсээ зарж байгаа мөртлөө тээвэрлэлтийн хөлсийг төлөхөө явж шít. Аимшигтай биш үү? Байцаалтын өрөөнд ирж одоо байцаалт өгсөнд баярлалаа. Баярлалаа. Хэрэг гарвал дахиад дараа нь дуудъя. Тэгээрэй. За. Окей. За. Буй цагчтай хэлж